За тэгэхээр нэвтрүүлэг үргэлжилж байна. Монгол жиргээ нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор жиргээч Мөнхбат оролцож байна. За тэгэхээр танд энэ орой мэндийг хүргэе. Орой мэнд. За. Тэгэхээр бас бид хоёр ярилцлага Нацаг доржийн хөшөө гэж нэрлэгдэг энэ талбайгаас хүргэж байгаа нь бас учиртай. Тэгэхээр олон сарын туршид бас жиргээчд маань паркийн газрыг аврья гэдэг хөдөлгөөн өрнөсөн. Энэ дээр бас маш олон төвчд нэгдсэн. Энэ талаараа хоёулаа бас ярилцчих яа гэж бодож байна. Тийм, паркийн тэмцэл бол одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. Тэгээд захиргааны иргэн шүүхвэр энэ паркийн газрыг авсан асуудал нь бол хууль бус юм байна гэдэг анхан шатны шүүхийн шийдвэр тухай үед гарсан боловч бас нөгөө талууд маань давж заалдаад эргээд бас унчихсан ингээд явж байгаа. Тэгээд дахиад бид нар бас шүүхэд эргэж хандах гэж байна. Ер нь бол энэ бол илт хууль бус одоо паркийн газрыг олгосон юм үйл ажиллагаа байсан гэдэг нь бол хойсоо бүх нотлох хуримтуудаараа бол нотлогдож байгаа. Тий. Ерөнхийдөө паркийг хүмүүс уртлаас нь төсөөлөө за хүүхдийн парк байна гэж харагдаж байна тий. Хоёулаа жоохон ийшлээд үзэгчдэд бас паркийг бас араас нь нэг хараад үзээч эсвэл өөр өнцгөөс ч юм уу тий. Заавал энийг за магадгүй би энийг харахтаа нэгэн сайхан барилга баригч энэ нь бол бас Монгол улсын нэгэн бүтээн байгуулалт явагдаад байгаа дүр зураг харагдаад байна л да. Та бас өөр өнцгөөс харуул яаж хардаг вэ? Явж байгаа гэж хэлж байгаа боловч яг энэ газар дээр ягаад заавал энэ газар дээр юм бэ гэдэг асуултанд одоо л бид нар хариултаа олж авч чадахгүй байгаа шүү дээ. Тийм учраас өөрөлдөл MCS-ийнхэн бол эргээд бид нар энд буудалж ашдуудал барьж байгаа ч гэсэн одоо 1-5 дахь нь хүүхд залуучууд зориулсан юм зүйл хийнэ гэж. Гэхдээ энэ үнэхээр хийх юм уу хийхгүй юм уу? Тэгээ ягаад заавал энэ газар бас авагдаад ингээд явчихсан. За дээр нь MCS-ийн авсан газар одоо хэмжээ нь уламд хилээл яваад байгаа. Дээр нь жишээ нь Нацаг доржийн хөшөө нүүлгэж байгаа асуудлыг хүртэл тэдэнтэй хардж штэ. Өөрөөр хэлбэл газрын бүр авахын тулд одоо хөшөөг нь хүртэл зайлуулж байна. Тэгээд нүүлгэх нэрийдлэр хөшөөг нь зайлуулад байгаа юм биш үү гэдэг ийм хардлага бас сүүлийн тоног Твиттерт жиргээнд ингээд явлаа. Тэгэд үзэгчид өөрөө бас харж байгаа. Анх бол энэ барилга гашаа маш жижигхэн байсан. Одоо тэлээд маш том гашаа ингээд гатгачихсан байна. Тэгэхээр магадгүй энэ хэмжээгээр бас дахиад энэ хүүхдийн парк хомслогдож гэнэ үү? Дахиад нөгөө ногоон байгууллагын банд дуусч гэнэ үү? За одоо энэ барьсан барилгуудын доор байсан моднууд хайцсан ингээд зөндөө асуудлууд дахиад ургаад гарч байгаа. Тэгэхээр өөрөлдөл хичнээн ингээд тэмцэл яваад байгааг ингээд үл тоомсорлоод тий мэдсэн ч мэдээгүй юм шиг сонсоогүй юм шиг ингээд нийслэлийн удирдлагатайгаа энэ компаниуд бас ингээд байгаад залуучууд уламжлал игдүүцээд байгаа. Тэгэхээр энэ игдүүцэл цаашид бас юу болж гарахыг бол таашгүй. Бид нар бол бас зүгээр суухгүй. Тэгэхээр паркийн газар хөвчлөлийг яг онцлогдоор нь бодоход бол хоёрч хотын даргын нүүр солисон байдаг. За одоо энэ жилдээ 3 дахь. Би магадгүй сая энд ирээд харж байна л да. Эргэн тойрон харагдж байгаа талбай бол энэ ард баригдаж байгаа хоёрч таны том барилга барьчаар талбай харагдаад байгаа. Хамгийн сүүлд та Нацаг доржийн хөшөөн дээр ер нь энэ ярилцлагаас өмнө хамгийн сүүлд хийзээ ирсэн байна. Хамгийн сүүлд чинь ер нь бол Нацаг доржийн чинь бас Монголын залуучуудын холбоотой их холбоотой байсан. Одоо тухайн эвлэлийн байгууллагыг одоо анх үүсгэн байгуулчихсан. Тэг хүмүүсийн одоо нэг тэгээд энэ агуулгаараа бол бид нар бас хүндэтгэл үзүүлдэг. Тэгээд хамгийн сүүлд бол 3 жилийн өмнө ирж ирсэн юм байна. Тий. Хөшөөний шинжилгээний асуудлаар олон зүйл яригдчихсэн. Магадгүй нэг тийм одоо зохиол бүтээлд дуртай яруу найрагч тийм залуучуудын клуб залуучуудын өдрөөр энэ талбайг цэвэрлсэн. Бид хоёрын загсаж байгаа талбай магадгүй цэвэрхэн харагдаж байгаа байна. Артталт нь маш их бүтээн байгуулалт өрнөд байгаа юм шиг байгаа. Гэхдээ энд дэвсэн моднууд хайчва гэдэг асуудал бас байгаа. Та хэдээрээс орж ирэх гэж нилээдгүй саад за дээрэс нь шарилж те энэгээр бол нөгөө хөсрийн ус ургасан гэдэг нэг харагдаад байгаа юм л да. Тэгэхээр энэ түүхэн дурсгалуудаа бид нар авч шинжилж хайснаар өөрчлөлт хөгжил яваад байна уу, арчлал яваад байна уу? Эсвэл үнэхээр авч одоо холдуулж иж энэ нь бол шинжилэл болж харагдаад байгаа мó гэдэг ойлголт байгаа. Залуу хүний хувьд та энэ дээр ямар бодолтой байна? Яг энэ нэг зүйлийг шинжилж гэн гээд дагаад янз бүрийн хулгай өөр явуулахгүй л дээ. Тэгээ ард түмэн бол тэнэг биш шүү дээ, тий. Бүгд харж байгаа. Тэгээ энийг яг ямар зорилготой нүүлгэж байгаа юм? Үнэхээр шинжлэх гээд байгаа юм уу? Үнэхээр заавал шинжилж байгаа юм бол заавал тэр Ленний хөшөө байсан газар авиж тавих нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэдэг ингээд олон асуудлууд байгаа. Тийм учраас өөрөлдөл энэ бүх одоо хийж байгаа энэ хотын захиргааны зүгээс хийж байгаа энэ бүх асуудлуудыг
дагаад ямар нэг хулгай лөөр битгий байгаасаа л гэж ингэж хүсэж байна. Тооцоолсон болов магадгүй паркийг аврын хөдөлгөөнд хичнээн жиргээч нэгдэжсэн бол тухайн үед өөрийн байр суурь илэрхийлжсэн маш олон сарын турш жиргээ авсан. Яг албан ёсны ч юм уу багцаа тийм тоо байдаг болов. Маш идэвхтэй оролцож байгаа жиргээч бол нэг 200 жиргээч байгаа шүү дээ. 200 жиргээч. За тэгээд нийт жиргээнд бол одоо нэг 70,000 хүн байна гэхэд бол яг өөдөөс нь ингээд хүн болгоноос одоо меншн нэгээд асуух юм бол бүгд л дэмжиж гин гэж хэлэхээр байгаа тий. Гол нь энэ Улаанбаатар хотын одоо яг голд нь байдаг хамгийн том ногоон байгууламж. За дээрэс нь хүүхд залуучууд ирээд хаана л бол хаана ингээд тий сууцгаагаад ингээд бас тоглох үедээ тоглож болдог байсан. Энэ паркал бид нэр буцаага сэргийлэгдэг ийм л зорилго байгаа шүү дээ. Мэдээж орчин үеийн болох хэвээр хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ тэр хийж байгаа бүх аргууд нь өөрөө булхай, лөөвөр, хулгай авилгал байж болохгүй. Бид нэр тэрийг л эсэргүүцээд байгаа болохоос бол юм бүтээгээд байгаа хүмүүсийг эсэргүүцээд байгаа юм бол байхгүй шүү дээ, тий. Жиргэнд бас маш их хүчтэй нийгэм нөлөөлж чадсан нэг жиргээ бол бас олон сарын турш явсан. Авилгагүй авахгүй өгөхгүй гэдэг тий авилгагүй байцгаая гэдэг. Ер нь бол нийгэмд энэ бол маш таатай. Яагаад гэвэл нэг ажлаа бүтээх гээд залуучууд өөрөө авилга өгөхгүй байна гэдэг нь өөрт нь ч гэсэн эдийн засгт нь одоо боломжийг бий болгож ийн эерэг сэтгэлийг бий болгосон ийм асуудал байсан. Энийг бас залуучтай холбоо тэр дундаа бас жиргээч дотор та бол анхалж тавьж чадсан л та. Эний бас үр дүн яаж харагдаж байгаа вэ? Гэхдээ үр дүн гайгүй явж байна. Тэгвэл нөгөө авдаг тал нь хэврэл суугаад байна л да. Авдаг тал нь одоо авахгүй гэж хэлж байгаа бол бас л аваад ин штэ гэдэг юм нь одоо нийгмийн дунд яваалгаа. Тэгээ бид нар одоо аргаа ядахтаа бүр Эрдэнтийн одоо агуулгад одоо шахаагаар одоо оччихсан, авагдчихсан, худалдаад авагдсан баг 10 гаруй тэрбум төгрөгийн бараа ингээд тэр чигтээ ингээд Эрдэнэт үйлдвэр хэрэглэхгүй гэвтэж байгаа. Тэгэхээр энэ гэвтэж байгаа бараануудаар авилгын үзэсгэлэн хийе. Хэдэн онд хэн даргын үед авсан ямар бараа бүтээгдэхүүнүүд байгаа юм, ямар гэрээгээр авсан, ямар үнээр авсан, одоо хитэн ширхэг одоо тоотоогоо агуулгад гэвтэж байгаа юм бэ гэдгээр нь үзэсгэлэн хийе гэж. Өнөөдөр бас тийм үзэсгэлэнгийн мэдээлэл авчихсан. Би бас хоцорсон баа юм байна л да. Олон хүмүүсийн үзэсгэлэнгээ бид нар эхлээд нэг онлайн хэлбэрээр зургуудыг авч тавьж хийчээд дараа нь яг тухайн үзэсгэлэнд одоо тавигдсан бараануудыг худалдаж авах сонирхолтой хүмүүс зориулаад дахиад Эрдэнэтэд газар дээр нь дахиад дуудлага худалдаа бас агуулгах шүглэл худалдаа ингээд зохион байгуулъя гэж байгаа. Тэгээд яг энэ асуудлаар бас манай хоёр жиргээч нэлээд анхаарч авах хэрэгтэй. Нэг нь батлах сайд байгаа. Батлах сайд бол одоо засгийн газарт байдаг эрх үүргийнхээ хүрээнд бол төрийн өмчийн компаниудыг хариуцсан юм сайд шүү дээ. Нөгөөх нь манай Эрдэнэ соёлын сайд ган хуйг байгаа. Тэгээ энэ хоёр сайд руу ямар ч үсэн твиттерээр хандсан. Бас бид нар албан бичгээр бас хандж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл бас жиргээчд маань дэмжиж байгаад энэ үзэсгэлэнг үнэхээр бодиттой гор нь ингээд хийж чадах юм бол энэ бол маш олон одоо эрдэнэ төр атнуудад бол том чичрээ өгнө л гэж ингэж харж байгаа. Тэгэхээр нөгөө авдаг талын бид нар маш сайн зэгцлэхгүй юм бол хичнээн өгөх сонирхолгүй байгаа ч гэсэн хажууд нь нэг нөхөр өгөөд өөртөө давуу байдал бий болгоод байгаа учраас бид нар авдагтайгаа бас нэлээд чичрээ өгч л тэмцэх хэрэгтэй байна. Тийм. Тэгэхээр бид хоёрын ард бол одоо ч гэсэн барилгын ажил явагцаар л. Тэгэхээр энэ бол зогсох ёстой уг нь тийм. Энэ хөдөлгөөн өрнөд энэ ажлууд зогсоод бүр нүүлгэн шилжүүлээд хотын дарга хэлжсэн шиг зөвшөөрөлгүй барилга учраас нураагдах ёстой гэж би сэтгүүлчид нар харж байсан. Харамсалтай нь бас энэ барилга яваад л байна л да. Хотын дарга чи одоо би бас парка авралцсанаа гэж хавард хичээл тэгэхээр тэрнээс хойш одоо мартаал алга болсон юм шүү дээ тий. Тэгээд үнэхээр мартаад байгаа санаатай муу санамсаргүй муу эсвэл үнэхээр бас сайхан парк хийх гээд эргэжил одоо юм төлөвлөд байгаа мó тэр нь юусоо мэддэхгүй байна. Ер нь энэ асуудлаар нэг ч удаа байр суурь илэрхийлэхгүй байгаа. Тэгээ тэр нь бол өөрөө ийм хариуцлагатай алба гарч байгаа улсын баатар хүний хувьд бол их зохимжгүй зүйл. Тэгээ уг нь бол энэ асуудлыг яригдахад л аль хэдийн парк дээр ирсэн өөрөө явж л байх хэрэгтэй хүн шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ бүгдийн ардталт маш их олон асуултын тэмдэглэл дагуулдаг. За битүүрийн ярилцах 10 орон өндөрлж байна. Манай нэвтрүүлгийг бас 4 байдаг. Ямар ч тач бит хоёр яг одоо хуучнаараа байгаа паркийн хэсгийн талбай дээрээс нь ярилцлага хүргэлээ. Тэгээ бидний урилгыг бас хүлээж авч мэдтгэрсэн танд баярлалаа. За баярлалаа. Дараагийн нэвтрүүлгүүдээр бас өрнүүлж байгаа олон ажлын талаар бид дахин ярилцах боломжтой. Ингээ нэвтрүүлэг цаашаа өргөлжилж байна.